Монгол банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн нэгд хэсэгт Монгол банкны ерөнхийлөгчийг улсын хурлын даргын өргөн мэдүүлснээр улсын их хурл нэр дэвшгийн сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно гэж заасныг үндэслэн Санжаагийн наран цогтыг Монгол банкны ерөнхийлөгчийн албан тушаал томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байна. Санжаагийн наран цогт нь 1973 онд Дундгов аймагт төрсөн Монгол Улсын их сургуулийн физик математикийн сургуулийг 1990-94 онд бакалаврын зэрэгтээ суралцж төгссөн. 1999-өөс 2001 онд тус сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. 2005-аас 2008 онд Бүгд найрамдах Солонгос улсын Сеулийн үндэсний их сургуульд докторийн зэрэг хамгаалсан. 1993-аас 1997 онд Шинжлэх ухааны академийн математикийн хүрээлэнд туслах эрдэм шинжилгээний ажилтан, 1994-өөс 1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер ахлах инженер, 1997-оос 2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-аас 2003 онд IC хязгаарлагдмал хариуцлагатай компанид ерөнхий менежер, 2003-аас 2005 онд санхүү эдийн засгийн яамд мэргэжилтийг хэлтсийн дарга, 2005-аас 2008 онд Бүгд найрамдах Солонгос улсын Сеулийн үндэсний их сургуульд докторант, 2008-аас 2012 онд боловсрол соёлын шинжлэх ухааны яамд газрын дарга, 2012-оос 2015 онд хөдөлмөрийн яамд газрын дарга, 2015-аас 2017 онд сангийн яамд газрын дарга, 2017-оос 2021 онд сангийн яамд төрийн нарийн бичгийн дарга, 2021-ээс 2022 онд эдийн засаг хөгжлийн дэд сайд, 2022 оноос одоо хүртэл Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компанид гүйцэтгэх захирлын албан тушаалыг тус хашиж байна. Нэр дэвшигч Санжаагийн наран цогт нь төрийн захиргааны төв байгууллагад болон төрийн өмчт Эрдэнэс Монгол компанийг удирдан ажиллаж байх хугацаанд төрийн сангийн төлбөр тооцооны нэгдсэн цахим систем, төрийн албаны нэгдсэн цахим систем, нөөтийн баримт систем, гайлын ухаалаг гарцын системийг нэвтрүүлж нутагшуулсан, татварын багц хууль, үндэсний баялагын сангийн тухай хууль, төсвийн тухай хуулиудыг боловсруулж батлуулах ажлыг удирдан зохион байгуулсан, төсвийн сахилга батыг сайжруулж өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж ажилласнаар Монгол улсыг хар саарл жагсаалтаас гаргах, улсын зээлжих зэрэглэлийг ахиулах суур нөхцөлийг бүрдүүлсэн, макро эдийн засгийн бодлого хөгжлийн төлөвлөлтийг хариуцаж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийг сайжруулах ажлыг удирдан зохион байгуулсан, ашигт малтмал борлуулах бүх шат дамжлагыг цахимжуулж, гайл татварын системтэй холбосноор далд эдийн засгийг бууруулж, татварын орлогыг нэмэгдүүлсэн, Францын Ороно Майнинг компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний техникийн ажлын хэсгийг ахалж, төслийн санхүүгийн загварчлалыг боловсруулах хэлэлцээрийг амжилттай хийсэн, Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг тогтоож, толгой хуримтлагдсан 514 тэрбум төгрөгийн өр төлбөрийг бүрэн барагдуулж, иргэний хуримтлалын санд 500 тэрбум төгрөг төвлөрүүлэн 10,000 өрхийн ипотекийн санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг улс орны хөгжилд чухал нөлөөтэй олон хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх голлох болон туслах үүрэгтэйгээр оролцсон санхүүгийн салбарын мэргэжилтийн юм а. Улсын их хурл нь Монгол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй Монгол банкны удирдлагыг томилогч чөлөөлөх байдлаар өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажилладаг. Энэ ч удаараа Монгол банк нь улсын их хурлын шууд харьяаны хамгийн том институт юм а. Хэдийгээр улсын их хурлаас жил бүрийн мөнгөний бодлогын баримт бичгийг батлах замаар төрөөс баримтлах үндсэн чиглэлийг тогтоож өгдөг боловч мөнгөний бодлого төсвийн бодлогын уялдаа холбоог хангаж ажиллах, банкны салбар шударга зохицуултыг мөрдүүлэх, үйл ажиллагааны алдагдлыг хамгийн бага байлгах, хүний нөөцийн зохистой үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа нь Монгол банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг бөгөөд тухайн томилогдсон хүний манлайллаас энэ асуудал хамааралтай асуудал хэмээн үзэж байна. Монгол банкны үйл ажиллагааны тайлангаас үзэхэд сүүлийн жилүүдэд тус байгууллагад хариуцлах сахилга бат, хараа тус байдал алдагдаж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, банкны салбар шударга зохицуултын үйл ажиллагаа явуулах зэрэг үндсэн үйл ажиллагаа хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэхээр байна. Тухайлбал Монгол банкны хуримтлагдсан алдагдал 2024 оны байдлаар 7.4 их найд төгрөгт хүрч сүүлийн 5 жилийн хугацаанд 5 орчим их найдаар нэмэгдсэн. Боловсон хүчний бодлого алдагдаж нийт ажилчдын тоо 700 хүрч 3 дахин нэмэгдсэн. Банкны харилцагч иргэн хувийн болон төрийн байгууллагын зүй ёсны эрхийг хамгаалах чиглэлээр дөрвтэй ажил хийгдэхгүй байгаа зэргээс харж болохоор байна. Улсын их хурлын шууд харьяаны байгууллагын хувьд Монгол банкны үйл ажиллагааг нээлттэй, зарчимтай,
макро эдийн засгийн тэнцвэрийг ханган ажиллах гол бодлогын институт байлгах нь та бүдний үүргээ. Иймд төрийн албаны дадлаг туршлага, хувь хүний зарчим, боловсрол мэдлэг ур чадварыг нь үндэслэн Монгол банкны ерөнхийлөгчөөр Санжаагийн наран цогтыг хуулиар олгогдсон бүрийн эрхийнхээ хүрээнд томилуулах саналыг улсын хурлд танилцуулж байна. Та бүхний дэмжиж өгөхийг хүсье.